Анхаарлаад жоо та бүхэнд баярлалаа. Эглэс та бүхэн зочны цагаа өргөхөд бэлэн боллоо. Тэгэхээр эглэсийн зүгээс эсэлт ерөнхий шалгалттай холбоотойгоор боловсрол медиа экспо зохион байгуулалт та бүхэн тодорхой мэдээлэлүүдийг хүргэж байгаа. За энэ нүрэнтэй бид студид бас нэгэн зочныг ураад байна. Студид оюутгын компани Авьяас ур чадварын хөгжил хариуцсан ерөнхий зөвлөх Пүүжин өргөдөж оролцож байна. Тэгэхээр тус компани зүгээс бол маш олон тэтгэлт хөтөлбөрүүдийг зарлаж зохион байгуулдаг юм байна. За тэтгэлт хөтөлбөрүүд хэвчлэн бол 8 дугаар сарын сүүлээс 9 сарын эхээс эхлэн зарладаг. Гэхдээ үүнээс өмнө та бүхэн бас эсэлт ерөнхий шалгалтаа яг өгөх гэж байгаа энэ тодорхой мэдээллүүдийг хүргэх студидтэй бид зочноо ураад байгаа юм аа. Өдрөл авсанд баярлалаа. Баярлалаа. Таныг урьдчаад би танаа сайт руу ороод за тэтгэл хөтөлбөрийг ер нь чухам юу байдаг юм бол гэдээ орсон баг өөрөө дотор нь төрчихлөө. Тэг үндсэн 3 ерөнхий тэтгэлэг байх шиг байна. Эхнийх нь л дотоод, за нөгөөх нь гадаад, за тэгээд 3 дахь нь залуусын хөгжлийн хөтөлбөр байдаг. Хоёулаа дотоодоос эхлэе. Жишээ нь дотоод гэхээр ихтэй сургууль ярих гэдэг нь тустай байна. За дахиад дотор нь говийн гэдэг тустай байдаг шиг. Энийг бас үзэгчтэй мэдээлээ. За манай оюутлах компани зүгээс оюутан залуус чиглэсэн нэлээд олон хөтөлбөрүүдийг 2005 оноос ахуулж одоо хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Тэгээд тэрэн дотор яг өөрийн чинь хэлснээр дотоодын гадаадын ингээд хүн ойлгоход хэцүү юм шиг тийм байгаад байгаа юм. Тэгэхээр юуны 2005 оноос анх эхэлсэн хөтөлбөр маань бол говийн тэтгэлэг гэж байгаа. Тэр маань юу вэ гэхээр зэрэг Өмнөговь аймгийн иргэдэд зориулсан Өмнөговь аймгийн хэрэгцээт одоо тухайн орон нутгийг хөгжүүлэхэд хэрэгцээтэй мэрэгжлэр сурч байгаа оюутнуудад тэтгэлэг олгодог ийм хөтөлбөр байгаа юм. Тэгэхээр өнөөдрийг хүртэл говийн тэтгэлгийг нийтдээ Өмнөговь аймгийн 379 одоо хүүхд залуучууд одоо аваад сураад буцаад орон нутгтаа очиод өөрсдийнхөө одоо орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа юм байна. Тэгээд жилдээ говийн тэтгэлэгтний 30-аас 40 хүүхэд хамрагддаг юм байгаа. За тэгээд 2012 онд оюутлах компани Монгол Улсын засгийн газартай харилцаа ойлголцсон санамжийг зорсон байдаг. Тэгээ энэ хүрээндээ дотоодын ихтэй сургууль сурж байгаа оюутнуудад жилдээ 30 одоо оюутанд тэтгэлэг олгоно гэсэн говийн тэтгэлгээсээ гадна ийм нөгөө нэг үүрэг хүлээж ажилласан байдаг. Тэгээд энийг амжилттай биелүүлээд өнөөдөр 2016 оноос хойш бол яг оюутлах компани өөрийнхөө санаачлагаар энэ 30 оюутанд тэтгэлэг олгодог энэ хөтөлбөр бол үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн байдлаар дотоодын тэтгэлэг гэж бидний яриад байгаа түрүүний говийн тэтгэлгийг одоо оруулахгүйгээр 260 хүүхдэд тэтгэлэг олгоод явж байгаа. Зүгээр манай энэ дотоодын тэтгэлгийн говийн тэтгэлэгч бай бусад энэ дотоодын тэтгэлгийн нэг зүйл юу вэ гэхээр зэрэг 1-р курсээсээ биш дандаа ихтэй сургуулийн 2-р курсээс дээшээ оюутнуудад зарлагддаг 2, 3, 4-р курсын оюутнуудад нээлттэй байдаг ийм хөтөлбөр юм байна. Тэтгэлэг гэхээр яг юуг оруулж байгаа гэж ойлгох вэ? За би нэг тодорхой яриа яагаад гэвэл манай тэтгэлэг оюутнуудын дунд маш нэр хүндтэй болоод бас нэлээд хүлээн зөвшөөрөгдсөн. За тэгээ оюутлахын тэтгэлгийг авахын төлөө бүр одоо 1-р курсээсээ за 2-р курст авч чадаагүй бол дараагийн жилүүдэд одоо залуучууд маань бэлдэж ингэж өөрснийгөө сорж нэлээд одоо хичээж чармааж орж ирдэг байгаа. Тэгэхээр яг оюутлах компанийн хувьд бол бидний өгж байгаа дотоодын тэтгэлэг сургалтын төлбөрийг 100% даана. Дээрээс нь сар тутам нөгөө хичээлийн одоо сургалтын хичээлийн жил байгаа шүү дээ. 9 сараас 5-6 сарыг дуустал тэр дуустал сартаа 200 мянган төгрөгийн стипендтэй гарынх нь мөнгөтэй. Дээрээс нь хэрвээ хөдөө орон нутгийн оюутан байгаад дотор байранд амьдарч байгаа бол дотор байрныхын зардлыг бас 100% олгодог. Тэгэхээр тухайн хүүхэд ерөөсөө юундын санхүүгийнхаа байдалд санаа зовхгүйгээр аав ээжээс ямар нэг юм авахгүйгээр ерөөсөө хичээлдээ анхаарлаа 100% төвлөрүүлээд өөрийгөө дайчлах одоо сурч мэдхэд л бүх зүйлээ дайчлах ийм боломжтой болж байгаа гэсэн үг байна. Говийн тэтгэлгийн хувьд бол арай ялгаатай зөвхөн нөгөө тэр говийн тэтгэлэг маань зөвхөн сургалтын төлбөрийг бүрэн даадаг байгаа. За тэтгэлэгт би жишээ нь хамрагдъя гэвэл ямар шалгууруудыг биелүүлсэн байх хэрэгтэй болох вэ? За яг говийн тэтгэлэг болохоор би түрүү хэлсэн Өмнөговь аймгийн иргэд одоо Өмнөговь аймаг дотроо өөрснөө шалгаруулж байгаа. За тэгээ 2016 оноос ахуулаад энийг оюутлах компани хийдэг байснаа болоод Өмнөговь аймгийг нөгөө дэмждэг манай оюутлах компани Өмнөговь аймгийн хооронд байгуулсан одоо гэрээний дагуу говийн оюун хөгжлийн сан гэдэг байгууллагаар төрийн бас байгууллагаар дамжиж энэ тэтгэлэг маань бол олгогдож байгаа. За тэгвэл говийн оюутнуудын хувьд бол Өмнөговь оюутнуудын хувьд голч үзүүлэлт маань 1-р курс төгсөхдөө 3-аас дээш байх хэрэгтэй гэж байгаа. Тэгээд нөгөө ямар мэрэгчлээ сурж ийн орон нутагт хэрэгцээтэй гэж үзэх юм бол одоо комисстерийг шалгаруулад өгнө гэсэн үгтэй. Манай компани зүгээс бидний хувьд нөгөө нэг хэрэгжүүлж байгаа дотоодын одоо 30 оюутанд олгож байгаа тэтгэлэг хөтөлбөр маань голчулж авах арай өндөр 3.2-оос дээш тийм голчтой. За тэгээд мэдээж Монгол улсын иргэн байх. Тэрэн дотроо бас Өмнөговийн
эрхэт орж болно. Ягаад гэвэл та түрүү сонссон яг нөгөө санхүүгийн хөнгөлтийн хувьд бол нөгөө компани олгож байгаа нь арай илүү учраас заримдаа өмнө говийн хүүхдүүд маань бас нөгөө компанийн тэтгэл рүү орж ирэх юм явдал байдаг. Тийм нөгөөтэйгөр гэх юм бол нөгөө мэрэгжлийн чиглэл бас хамаатай л да. Тийм хүн болгонд бас нээлттэй биш. Яг компаниас зарлж байгаа бид нэр 16 оноос яг компани өөрийн нөгөө санаачлахаар тэтгэлгээ үргэлжлүүлэх болсонтой холбоотойгоор би оюутлогоо компанид ирээдүйд хамгийн чухал шаардлагатай байгаа мэрэгжлийн чиглэлүүдээр ерөнхийдөө зарладаг болсон байна. Тэгэхээр энэ дотор бол нөгөө уул уурхайн инженер, ашиглалтын инженер, дээрээс нь геотехникийн инженер, маркшейдер, за тэгээд механикийн инженер, цахилгааны инженер, химч, металлургч инженер гэсэн иймэрхүү чиглэлүүдийг төлхөө зарлаад явж байгаа. Тэтгэлэгт хамрагдсан оюутан сургуулаа төгссөний дараа тодорхой буцаад үүрэг гэдэг юм зөвлөх үү? Сургуулаа төгссөний дараа бол биднэрт бол үүрэг хүлээхгүй. Тэр хүн ямар үүрэг хүлээж байгаа вэ гэвэл ерөөсөө л тэр эзэмшсэн мэрэгжлээ одоо хаанч очно, ямар ч компанид ажиллана, одоо төрийн өмчт компанид ч ажиллана уу, тэнд өөрийнхөө мэддэг чаддаг бүх юмыг л одоо сориод ажиллах юм байгаа. Би энэ дээр нэг онцолж бас нэг зүйлийг хэлмээр байна л да. Манай дотоодын тэтгэлэг авсан оюутнууд юу гэдгийг зүгээр л бид нар мөнгөний өгчөөл за та нар ингээд сур. Одоо ингээд мөнгө чинь яатсан юм чинь та нарын яаж сурах нь бид нар тамаагүй гэж бас үздэггүй. Яадаг вэ гэхээр зэрэг залуусын хөгжлийн хөтөлбөр гэдээ байдаг. Энэ хөтөлбөрийг дотоодын тэтгэлэг авсан бүх оюутнуудаа бүгдэнд нь тэр залуусын хөгжлийн хөтөлбөрөөр явах тэр сургалтаар одоо өөрснийгөө боловсруулахын боломжийг өгдөг. Тэгэхээр зэрэг мөнгө аваад хичээлдээ одоо сайхан төвлөрөхөөс гадна ер нь нөгөө манай ерөнхий боловсрал, дээд боловсрал үйл хэлэг дутагтаад байдаг. Одоо маш их манайх чинь нөгөө хичээл үндсэн хичээл рүү анхаардаг тийм онолдоод байдаг. Заримдаа болохоор зэрэг нөгөө би өөрийгөө нөгөө хувь хүнийхээ хувьд таньж мэдэх, бусадтай хамтран ажиллах, багаар ажиллах тий. За тэгээд дээрэс нь одоо эргэн тойронд чи юу болж байгаа тэрэн дээр өөрийнхөө нөгөө нэг хаана явна, би ямар маягаар одоо ажиллах уу, амьдрах уу гэдэг тэр нөгөө нэг ингээ хинч зааж өгдөг нэг тийм ур чадвар байдаг шүү дээ тий. Амьдралын чиг баримжаа. Амьдралын чиг баримжаа, амьдрах одоо ухаан ур чадвар гэдэг юм уу. Тэр талын энэ залуусын хөтөлбөр 3 шаттай ийм хөтөлбөр байдаг байхгүй. Тэгэхээр зэрэг дотоодын тэтгэлэг авчаад дээрэс нь ийм юмд хамрагдаад явчихаар нөгөө хүүхэд маань дараад нь хаанч ажилд орсон, яалтчгүй бусдаас арай ялгарах ийм магадaltaй байгаад байдаг. Хэдэн хүүхдийн хамрагдчихад байна? Дотоодын тэтгэлэг хөтөлбөрт бол нийтдээ яг компани олгож байгаад 260, говийн тэтгэлэгт нь 379, тэгээд нийтдээ үндсэндээ 630 гаруй хүүхдүүд өнөөдрийг хүртэл хамрагдчихад байгаа гэсэн. Судалгаанаас харахад уулуурхайн чиглэлийн мэргэжлийг сонгох сонирхолтой залуусын тоол үнэхээр өссөн байлаа. Тэр дотроос оюутлогод орё гэсэн сонирхол мэдээж залуусын тоол нэлээд өргөн байгаа. Тэгвэл одоо чинь дотоодын хөтөлбөрт хамрагдсан залуусын оюутлогын үндсэн ажилтан болох магадлал боломж хэр байдаг юм. Яг нь ер нь бол яг бусдад адилхан нөгөө манай компани ажилд нөгөө альва нөгөө мэрэгчлэлтнийг ажилтныг авдаг шалгуур юу вэ гэхээр зэрэг нээлттэй нөгөө нэг чөлөөт одоо өрсөлдөөнтэй энэ сонгон шалгуулах зарчмаар бол авдаг. Тэгэхээр тэрэн дотор адилхан л материалаа өгвөл ороод ирнэ. Тэгээ яг бидний туршлагаас харахад яг ингээд манай тэтгэлгийг аваад манай хөтөлбөрөөр дамжаад дээрэс нь манай тэтгэлэг авсан оюутнуудад бид нэр оюутлах компанида өөрийнхөө мэрэгжлийн чиглэлээр боломж олдвол дадлах их боломжийг өгдөг байхгүй юу. Тэгэхээр зэрэг манай үйл ажиллагаатай танилцаад хамгийн гол нь манай компани одоо нөгөө бидний барьдаг хамгийн гол үнд зүйлс бол аюулгүй ажиллагаа байгаа. Тэгэхээр өөрөө ирэхгүй тэд нар тэр аюулгүй ажиллагааны соёл юм суугаад эхэлдэг. Тэгээд тэр байдлаараа одоо ингээл орж ирж байгаа улсуудаас бол илүү бас тэг нөгөө шалгуур давж орж ирэх тэр магадлал хамаагүй илүү байгаад байгаа нь харагддаг л да. Тэгэхдээ нөгөө мэдээж компани бол жил болгон 30 хүүхд төгсгөөл 30 уулангийн ажилд авах боломж бол байхгүй. Ямар нэгэн ажлын байрыг амлдаггүй. Зүгээр манай зарлагдсан ажлын байруудад нээлттэй өрсөлдөх боломж хүн болгонд нээлттэй байгаатай адилхан оюутнуудад ч гэсэн нээлттэй байдаг. Дүнгийн 33.2-оос тийшээ. За тэгээ Монгол улсын иргэн одоо ингээ бүх шаардлагуудыг хангалаа гэдэг чинь авах нь 30 шүү дээ тэтгэлэг авах нь. Авах нь 30. Тэгэхээр дотроо дахиад бас өрсөлдөөн явах нь. Дахиад өрсөлдөөнтэй гэсэн үг. Яг тэгээд манай нөгөө сонгон шалгуулалтын зарчим юу вэ гэхээр тэр эхлээд мэдээж материалаа ирүүлнэ тий. Материалаа ирүүлснийх нь үндсэн дээр бид нэр одоо тэр чинь ганцхан хичээл бас биш. Ерөнхийдөө нийгмийн итгэх ямар юм чи сайн дурын ямар ажил хийжсэн өөрийгөө зөвхөн хичээлд анхаарахаас гадна өөрийгөө хөгжүүлэх, бусдад туслах тий. Одоо нийгмийн сайн сайхны төлөө өөрийгөө хэрэг дайчилж өөрийнхөө хүсэл эрмэлзлэр чи өөрийгөө сорж чаддаг вэ гэдэг бас их том шалгуур үзүүлэлт өгдөг байхгүй. Тэгэхээр тэр болгон
нь энэ харж агаад тэгээд одоо бас нөгөө комисс одоо тий ажиллана шүү дээ. Тэгээд ажиллаж агаад үндсэндээ манай энэ тэтгэлэг бол нэлээд өрсөлдөөнтэй байдаг. Бараг 300-400 одоо өргөдлүүд хүлээж аваад тэгээд тэндээсээ үндсэндээ шигшж байгаа л 30 өгдөг гэсэн үг л дээ. За гадаадын тэтгэлгийн тухайд. Гадаадын тэтгэлэг бол 2012 онд бас түрүүний миний ярьсан Монгол Улсын засгийн газартай хийсэн харилцаа олон улсын санамжлагчийн дагуу өгч эхэлсэн. Тэгээд 2012-оос одоо 16-17 оны хооронд 5 жилийн хугацаанд 30 оюутанд тэтгэлэг олгоё гэсэн энэ үүргийг бол хүлээсэн байгаа юм. 5 жилийн хугацаанд 30 оюутан гэсэн. Тэгээд одоо бол нийтдээ оюутлага компани тэтгэлгээр 36 оюутан бол гадаадад сурсан болоод зарим төгсөж ирсэн. Яг одоо сурж одоо сургалт нь үргэлжилж байгаа 10 оюутан байна. Тийм. Тэгэхээр энэ гадаадын тэтгэлэг бол юу юм байгаа? Магистрийн төвшний төсөлтийн дараах ийм байгаа. Тэгээд сурах чиглэлүүд нь бол ерөнхийдөө уул уурхаантай холбоотой чиглэлийн мэргэжлүүдээр сурж байгаа. Тэгээд явахдаа бол бид нар явуулахдаа Америкийн нэгдсэн улс дахь одоо Колорадогийн Денвер дэх Колорадогийн их сургууль, за тэгээд Бритиш Колумбийн их сургууль, Канадад байдаг Адлайдын, Австралийн бас Куртны их сургууль гэдэг юм уу нэлээд одоо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн салбартаа тэргүүлэх сургуулиуд руу бол залуучуудаа явуулдаг. Тэгээд нийтдээ манай одоо төгсөж ирсэн 30 арай хүрэхгүй тэр чинь 26 хүнээс 17 өнөөдрийн байдлаар оюутлага компанид орцсон одоо ажиллаж байгаа. За магистр тус тийш гээд өөр ямар шалгуурууд юм бас тавигдах вэ? Яг мэдээж нөгөө бакалавра төгсөөд тодорхой туршлага эзэмшсэн байх ёстой. Голч нь бас ерөнхийдөө төгсөхдөө 3.2-оос дээшээ байх ёстой гэдэг. Мэдээж бидний тавьж байгаа шалгуур бол зүгээр л нөгөө нэг тэр хүн цаашаана дараагийнхаа сургуульд тэнцэхэд одоо магадлалын жоохон ойртуулж өгч байгаа тийм л явдал юм байгаа юм л да. Тэгээ мэдээж англи хэлний шалгуур бол байгаа шүү дээ. Тэгээд тэр тухайн одоо энэ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэ топ их сургуулиуд ч өөрсний мэдээж оюутан хүлээж авах маш өндөр шалгууртай. Тэгэхээр бид нэр бол зөвхөн тэр процесс одоо юу гэдэг бид нар 100 хүнийг аплай ийш тийш өргөдлийн өгүүлчээ тэгээд баахан юм болж яснаас өөрснөө нэг ядаж 30-ыг шигшээ тэр 30-аас дахиад нэг 10-ын ч юм уу те ихтэй сургуулиудад өргөдлийн өгүүлээд тэгээд тэнцсэн одоо 4-5-д нь яг тэтгэлгийг өгдөг ийм маягаар л явдаг л да. За тэтгэлэлт маань бас ахаад юу орох гэдэг асуудал гарч байна. Тэтгэлэгт ерөөсөө 100% байж болох бүх зардал орж байгаа. Хоол унд, сургалт, номын мөнгө тэгээд 2 жилийн хөтөлбөр байх юм бол одоо тэр хүн чинь нэг ирж ирэх хэрэгтэй болно. Одоо тэр нутагтаа аав ээж руугаа ирж ирэх хэрэгтэй болно. Тэр замын зардал нь за тэгээд дээрэс нь бас нөгөө оюутлага компанид сурж явах үедээ ирж дадлах хийх боломжийг олгодог. Тэгээд тэр нөгөө замын зардлыг бас бүгдийг даадаг байгаа. Тэгэхээр ер нь хэрвээ тэнцэж чадах юм бол толгой өвдөхгүйгээр одоо өөрөө сайн сурч чадвал тэр өөрийнхөө зорьсон одоо мэдлэг боловсролоо эзэмшээд ирэх бүрэн боломжийг хангаж өгч байгаа. Тэгээ бид нэр сая хэлсэн 30 оюутан гэдэг анх нөгөө амлалтсан байсан те. Тэгээ уг нь бол амлалтаа бол биелүүлсэн. Тэгтээ компани санаачлагаар сая 3 сард одоо шийдвэр гараад тэгээд дахиад 20 гаруй оюутныг ирэх 4-5 жилд магистрт сургахаар болж байгаа. Жилдээ үсэн 4-5 гэж тооцох юм шүү дээ. Тийм гадаад. Тэнцсэн тохиолдолд нэг тэнцэж чадвал тэгээд манайхаас өөрөө бодох зүйл болчихж байгаа юм шүү дээ. Манай залуучууд аяг мундаг шүү дээ. Ер нь бол одоо тэнцэл ороод ирдэг. Тэгэл эхнээсээ мэдээж тэнцэд орж ирээд буцаад төгсөөд ирсэн. Ихэнх нь бүгдээрээ л төгсөж ирдэг. Тэгээд одоо 80 орчим хувь нь бол манай компанид эргэж орж ирээд ажилтан болцсон явж байгаа гэсэн үг. Одоо чинь тийм гадаад боловсрол эзэмшээд ирсэн чинь энд ч мань хурж ирээс тодорхой хэмжээний агсан төвчний гэдэг юм бол шалгуулдаг ашиг авах л та. Яг юм. Тий яг нөгөө ямар ажлын байранд байхаас хамаарна тий. Тэгээд нөгөө юу гэдэг зөвхөн сургууль төгснө гэдэг чинь чи бүх юмыг мэддэг гэсэн үг биш. Тэгэхээр зэрэг ерөөсөө л өөрөө ямар ажлын байранд гараагаа эхэлж जैन. Тэгээд ажлын байран дээр чи өөрийгөө ямараа харуулж ээж дараагийн боломжууд чамд нэгддэг гэдэг ерөнхий зарчим хаанч адилхан явдаг тий. Тэгэхээр энэ зарчмаар л явж байгаа тий. Чи манай зартаар сурсан юм чи манад ажиллах хэрэгтэй гэдэг юм байх уу? Яг бид нар бол шууд амлж бол чаддаггүй. Яагаад гэвэл ингээд нөгөө тэдний хүлээгээд бэлэн ажлын байр байх заримдаа боломж байдаггүй. Тийм учраас бол шууд амлж чаддгүй ч гэсэн энэ их хөрөнгө оруулалт хийгээд ингээд сайхан боловсрсон хүнийг авах юмсан гэдэг ийм хүсэл тэмүүлэл байдаг. Аль болохоор бүгднгийн одоо боломж гаргаж байршуулахыг хичээдэг. Гэхдээ заримдаа бол үнэхээр энэ чаддгүй. Заримдаа мэдээж одоо өөрснөө сонирхлоороо өөр компани руу явдаг байдаг тийм бол байгаа. Тэгэхээр одоо манай тэтгэлгийг авсан бол бүр заавал орох ёстой гэсэн юм бол яг үндэ бол байхгүй л дээ. Ер нь бол маш уяат юм биш.
шүү дээ. Өөрөө чадчихвал оюутлахад орох нь чадахгүй зүгээр ажлын байр хараад. Яг энэ дээр нэг юм хэлэхэд оюутлах компани бол зөвхөн одоо өнөөдрийг хүртэл бол зөвхөн л өөрийнхөө компани сайн сайхны төлөө юм хийж ирсэнгүй шүү дээ. Монгол улсад одоо хөгжлийн төлөө, Монгол улсад энэ нөгөө ижил төстэй салбарын хөгжлийн төлөө, залуучуудын хөгжлийн төлөө гэсэн тэр өргөн агуулгаараа явж байгаа учраас энийг бол зөвхөн биднэрт одоо зардал, өргүү зардал болоод байна гэж хизээж үздэггүй. За, залуусын хөгжлийн хөтөлбөр энэ бол нэлээд өргөн хөрөөнийх. Дээр нь бас олон том боломжууд бас олгогдож байгаа юм шиг байна. Тий. Залуусын хөгжлийн хөтөлбөр айгүй тийм өвөрмөц их сайхан хөтөлбөр л дөө. Юу гэхээр зэрэг энэ бол ахлах ангийн сурагчдад зориулсан хөтөлбөр. Тэгээд одоо төгсөх ангитай байгаа 12 дугаар ангитай байгаа залуучуудад нээлттэй байдаг. Тэгээд ер нь нөгөө би түрүүнийг товчхон дотоодын тэтгэлэг авч байгаа оюутнуудаа энэ боломжийг бас давхар өгдөгөө гэд хэлсэн дээ. Тэр нь юу гэхээр зэрэг үндсэндээ манай энэ ерөнхий боловсрал, за тэгээд дээд боловсрал дутагтаад байгаа тэр амьдрах ухааны, өөрийгөө таньж мэдэх, өөрийгөө илэрхийлэх, бусадтай нөгөө харилцах, багаар ажиллах энэ чадварыг суулгахад чиглэсэн ийм 3 шатны хөтөлбөр байдаг. Жилдээ бид нэг 70 гаруй хүүхдүүдийг одоо 12 дугаар ангийн хүүхдүүдийг нээлттэй зарлж хагаад бас сонгон шалгаруулад авдаг байгаа. Тэгээд энэ нөгөө 8-7 хоногийн турш хагас өдөр болгон тэд нар хурж ирж ингэж нөгөө хичээл хийдэг байхгүй. Тэгтээ нөгөө янз бүрийн сургуулиудаас ирдэг. Хот Улаанбаатар хотын бараг өнгөрсөн энэ 18 онд сая дуусж байгаа хөтөлбөрийн хувьд гэх юм бол бид нар 30 гаруй Улаанбаатар хотод байгаа хувийн одоо янз бүрийн хотын төвийн захын байршлын бид нар нөгөө сургуулийн байршлууд бид нар заадаггүй. Нээлттэй нөгөө вебсайтаараа зарлж байгаа учраас бүх нөгөө өргөдөл ирүүлсэн хүүхдүүд дундаас шалгаруулад авдаг. Тэгэхээр энэ маань бол нэг хэд хэдэн онцлогтой. Түрүүний хэлсэн тэр өөрийгөө таньж мэдэх, би хинбэ, өөрийгөө хэрхэн илэрхийлэх вэ гэдэг дээр нэлээд нөгөө ахиц олдгоос гадна ер нь нөгөө одоо би бол өөрийнхөө хүүхдүүдийг харахаар ч гэсэн ялгаагүй байгаа юм л да. Яг л ингээл нэг гэртээ байгаа сургуульд байвал нэг өөрийнхөө хүрээлэлд амьдраад байгаа те. Тэгээд энэ хөтөлбөрөөр дамжаад хотын захын хүүхдүүд, төвийн хүүхдүүд бие бинийгаа таньж мэддэг, ойлгодог, дэмждэг. За тэгээд нөгөө хөтөлбөр маань өөрөө нөгөө янз бүрийн нийгмийн сайн сайхны төлөө төсөл арга хэмжээнүүдийг нэлээх зохион байгуулахаар бас орцсон байдаг л да. Тэгэхээр энэ юмнуудаар ер нь бид нар ерөөсөө л ингэж бие бинийгаа ойлгож дэмжих хэрэгтэй юм байна. Тэгээд ер нь улс орн маань хаашаа явах хэрэгтэй. Би өөрөө яг ямар мэрэгжил сонгуул одоо надад амжилттай явах юм те амьдрал маань сайхан байх боломж бүрдэж болох нь гэсэн энэ талын юмнуудыг бол өгдөг байхгүй. Тэгээд их одоо нэг удаан хугацааны юм сайхан найзууд болж үлдчихэдэг манай хүүхдүүдийг харахаар тэгээд янз бүрийн сайн үлсийн аяныг өөрснөө хүртэл зохион байгуулад заримдаа бид нар хүртэл итгэхгүй тийм байдаг. Нэгнийх нь ээж хавдраар өвдөд тэгээд тэрэнд зориулаад 30 сая төгрөг босгоцсон байна. Хүүхдүүд өөрснөө тий. Гэхдээ тэгэл ерөөсөө нөгөө хүнээс бол юу ч ямар ч тийм зүгээр мөнгө авъя гэж гуугаагүй байж болох өөрснийхээ юмыг хийж те борлуулдаг. За тэгээд ах トゥ одоо юу гэдэг анги хамт олноосоо тэгэл нэг хүүхэд 500 төгрөг ч юм уу өгсөн тийм л байгаа байхгүй. Тэгээд тэрийг хийсэн байгаа. За хамгийн сүүлд манай энэ дотоодын тэтгэлэгт хамарчсан хүүхдүүд нөгөө нэг залуусын хөгжлийн хөтөлбөрөөрөө яваад 2 дахь шатны сургалтын сүүлд төгсгөлд нь бид нар ийм нөгөө багаар ажиллаулаад төсөл хэрэгжүүлдэг байхгүй. Тэгээд тэр төсөл нь болохоор зэрэг нийгмийн сайн сайхны төлөө дээрэс нь аюулгүй ажиллагаа, эрүүл сайн сайхан амьдрах энэ юмнуудыг илүү одоо нөгөө сурталчилсан, дэмжсэн байх хэрэгтэй гэдэг ийм шаардлага тавьдаг. Тэгээд тэрэн дээр одоо 10-аад баг оролцоод нэг баг нь мэдээж төрүүлж байгаа тийм. Тэгээд тэр төрүүлсэн баг юу хийсэн бэ гэхээр зэрэг хараагүй иргэдэд зориулсан ийм нөгөө тоглоом цагаа зугаатай аюу тийм бас оюун ухаанаа хөгжүүлэх тийм одоо боломж олох юм хийсэн байсан. Тэгээ тэр нь бол мөнгө их орохооргүй. Жишээлбэл Рубикийн шоон дээр нөгөө нэг юунууд наагаад тэмдэгтүүд наагаад нөгөө хараагүй хүн чинь өнгийг харахгүй ч гэсэн дүрсээр нь наашин цааш нь эргүүлж ингэх яах ч гэдэг юм. Тэгээ тэрийг хараагүйчүүдийн нийгэмлэгт очиж хандвар өгсөн байсан. Тэгээ тэд нар бол өөрснөө бас мөнгөө босгохдоо өөрснөө одоо нэг 300 мянган төгрөг үлээд гарсан байсан зардалтан. Тэгээ тэрийг болохоор яг ангийнхандаа уучраа тайлбарлаж агаад хандад босгоод тэгээд жижиг сажиг юм хийж байгаа тэрийг борлуулад тэгээ мөнгөө олоод ингэ явсан байна. Тэгэхээр оюутан байхдаа 10 жил байхдаа ийм юм их сурчиж байгаа гэсэн байхгүй. Тэгээд тэр хүн цаашаа мэрэгжил эзэмшээд боловсроод явхаараа одоо бидний дунд ороод ирвэл ямар хүн болох вэ те? Одоо хамт олонны нэг хэсэг болно гэх юм бол бас л нэлээд үн цэнтэй тийм хүн болох гэдэг байна те. Юу нь өөрийгөө олохоос гадна дахиад нийгмийн харилцаанд яаж явах вэ? Хүнтэй туршлах уу? Юу нь одоо ингээд үндсэндээ бүхэл ихтэй сургуулиуд наан эзэмшдэг бүх зүйлээ илүү бодитойгоор л мэдчих боломж нь олно. Бид өөрсдөө гэж бодсон байхгүй. За одоо залуусын хөтөлбөрт хамрагдаад за ерөнхий боловсролын сургууль төгс ангих. За энд яс өөрийгөө олж мэдээ дахиад ихтэй сургуульд оронгууд нэг дотоод хөтөлбөрт хамрагдаад. За гадаад намрагдаад ерөөс ингээд маш том юм. Бүхэл насаар ингээд явж хаар тийм
мэрэгжлээ сонгоод ингэж явчихаар юм байна даа гэж харж яг одоо өөрөө чи ярьсан саяны энэ олон шат амжилтлагтай энэ хөтөлбөрөөр яваад одоо манад ажиллаж байгаа. Тэгээд манад одоо түрүүний хэлснээр чи нэг одоо нэлээд бас гайгүй боломжийн өдөр төвшөнд ажилладаг байхтай гэсэн team 2 гаруй 3 залуучууд байгаа. Ерөөсөө л оюутлага компани бүхэл шатны хөтөлбөрөөр дамжаад гэхдээ яг тэр хүүхдүүд маань өөрснийгөө харуулж чадсан байхгүй юу. Тэгээд тэр боломжуудыг бүгдийг аваад гадаадад British Columbia их сургууль, за Америкт төгсөөд ирээд тэгээд нөгөө хамт олон дотор ирж ажиллахаар яалтчгүй л те шилдэг ажилчдын нэг л болол явчихж байгаа байхгүй юу. Тийм. Залуусын хөгжлийн хөтөлбөрийн маань бас нэг онцлог би заавал хэлэх ёстой нэг юм гэвэл энэ нөгөө залуустаа сургах гэсэн аргачлалаар явдгийг. Тэгэхээр хин нэгэн багш одоо ингээ урд нь гараад байхгүй. Өмнө жилийн сургалтанд хамрагдсан хүүхдүүдээс бид нэр одоо сурагч багш нарыг бэлдээд тэгээд ерөөсөө надад зааж байгаа хүн бол магадгүй надаас нэг дүү ээж магадгүй надаас ганцхан ах ээж магадгүй. Тэгэхээр тэдний хооронд чинь баг үеийнгийн юм хөрх нөхөрлөлийн харилцаа үүсээд бие биенийхээ үгийг сонсох юмаа сурахтаа хүртэл тэгээд нөгөө багш нар маань болохоор өөрснөө баг үеийнгийн тэгсэн мөртлөө өөртөөс нь одоо арай нэг алхам төрүүлж аваад байгааг харахаараа зэрэг нөгөө үлгэр дуурайл айгуу сайн авдаг. Яг одоо энэ багш шиг болох юмсан гэд ингээд би одоо юу гэдэг зуртаар харж байгаа нэг хүнийг хараад тийм болох юмсан гэж бодохоор зэрэг айгуу хол байгаа штэ. Гэтэл миний хажууд байгаа хүн надаас ерөөсө хэдхэн сарын ах магадгүй жилээрээ ч юм уу ойролцооны хүүхэд шал өөр юм яриад өөр төвшин сэтгээд маш их юм хийж байгааг харахаараа би ямар уран зориг авч болох вэ тэр бас их сайхан үлгэр дуурайл болдог байгаа. Энэ бас нэг зүйлээс нь дадлагчигч оюутны хөтөлбөр байдаг. Энэ маань алиндаа орж байгаа юм бол өөрөөр хэлбэл одоо энэ чиглэлээр танаа одоо үйл ажиллагаа хийж байгаа чиглэлээр суралцж байгаа оюутнууд маань очиод оюутлага дээр дадлага хийнэ гэдэг үйл том боломжтой. Би тэгж хараад байгаа. Тийм. Оюутны дадлагын хөтөлбөр бол яг зөвхөн энэ тэтгэлэг хөтөлбөртэй холбоогүй тийм явдаг бас хөтөлбөр. Юу вэ гэхээр зэрэг мэдээж нөгөө альва компани дадлагын оюутнуудыг авч ажилуулах хэрэгцээ байдаг. Нэгдүгээр тэр талдаа, хоёрдугаар гэх юм бол мөн ялгаагүй миний түрүүний хэлсэн зөвхөн нөгөө нэг оюутлага компани өөрийнхөө төлөө биш. Энэ Монгол улсад залуучуудыг сурч хөгжүүлэх одоо энэ дараагийн улс орны их орны бүтээн байгуулалтыг аваад явах юм чадварлаг залуучуудын тоог нэмэгдүүлэх юмсан гэж аль болох одоо чинээгээрээ туслах гэж үзэж байгаа тийм хөтөлбөр юм байгаа. Тэгэхээр зэрэг дадлага хийх боломжийг аль болох бид нэр олон оюутанд өгмөр байгаа. Тэгээд компани соёлоос, аюулгүй ажиллагаанаас сураад одоо олон улсын түвшинд ажиллаж байгаа бас манай тэргүүлэгч компаниудын нэг ямар маягаар ажилтг юм бэ гэдэг бидний доторх арга барилыг сураад гарах хүртэл маш том олд гэж хардаг. Дадлагын хөтөлбөрт бас нэг сүүлийн 2 жилд гарч ирсэн бидний шинэлэг юм бол үйлдвэрлэлийн судалгааны ажлуудыг бид нэр ихтэй сургуулиудтай хийж байгаа. Тэрний юу вэ гэхээр зэрэг яг одоо манай ихтэй сургуулиуд тэгээд нөгөө үйлдвэрлэл хоёр нэг тийм алслагдсан хоорондоо холбоо муутай юм шиг айгүйх тийм нийтлэг дутагдал яригддаг те. Тэгэхээр энийг холбоход нэгдүгээр маш том гүүр болох юм. Тэгээд манай компани янз бүрийн одоо газар хэлтсүүдээр тулгамдж байгаа практикийн асуудлуудыг бид нэр төгсөх курсын оюутнуудад багштай нийлүүлээд 3-4 4-6 хүүхдийг оюутныг ингээд баг болгоод тэгээ энэ асуудлыг шийдэхэд та нар шийдэл гаргаж өгөөч. Онлын хувьд ямар байж болох вэ гэдээ ингээд ажилуулад тэгээ тэр хүүхдүүд маань тэр судалгааны ажил дээр үндэслээд төгсөх дипломынхаа ажлыг бичиж байгаа байхгүй. Эсвэл магистрих байж болно. Тэгэхээр энэ маань одоо баг нэлээд хэд хэдэн газар хэлтсүүдэд явж байна. Айгүй амжилттай явж байгаа. Манай шүтээсийн уул уурхаан сургуулийнхан байна. Манай их сургуулийн бас тэнхмүүд байна. Тийм Германы одоо технологийн их сургууль байгаа тийм тэднэртэй энэ хамтраад ингэ явж байгаа. Энийг бол өшөө цааш нь өргөжүүлэх ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Зарлал үзэж бид ярилцах цаг өндөрлөж байна. За Eagle төсөлтийн шалгалттай холбоотойгоор боловсрол медиа экспо зохион байгуулж байгаа. За энэ үрээнд тавгас оюут толгой компанийн зүгээс за оюутан залуутай хамтан зарлалт хөтөлбөрийн талаарх мэдээлэл танилцуулгууд нь студид дэвэд оюутлага компани авиас ур чадварын хөгжил хариуцсан ерхий зөвлөх бүжин оролцоос та бүхнээс тодорхой мэдээллүүдийг хүргэлээ. За хөтөлбөрийн 8 дугаар сарын сүүлд 4 сарын ихлээр тус компани бас объективний вебсайт дээр эхлээд тавигдчихдаг юм байлээ. Тэгэхээр сонирхож байгаа хүмүүс бас оюутлага вебсайт руу ороод бас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байна. Урьдчилан баярлалаа. За баярлалаа.